Батчаргалын заяа бол гэж асуултаа асууя. За баярлалаа. Тэгэхээр нэмэгдсэн өртгийн албан дотор бол улсын төсвийн орлогын хамгийн чухал байр суурь эзэлдэг ийм томоохон орлогын их усруулсан ийм татварын төрлөө. Нөөтийг хэрэгждэг нөөтийн албан татвар буюу хэрэглээний албан татвар тэр дундаа яг нэмэгдсэн өртгийн албан татвар буюу энэ нэмэн өртөг шингэсэн бараанд ноогддог албан татварыг хэрэгжүүлдэг 176 орноос өнөөдөр 150 орн нөөтийн босготой байгаа. Тэгээ энэ босхийг нь тооцдог хамгийн боломжит хувилбарт хамгийн оновчтой босгох тооцоолдог ийм аргачлалыг өнөөдөр дэлхийн улс орнууд олон улсын элбэтийн сангийн зөвлөхүүдийн гаргасан Майкл Кин, Жак Минц гэдэг ийм хоёр олон улсын элбэтийн сангийн зөвлөхүүдийн гаргасан оновчтой нэмэгдсэн өртгийн албан татврын босхийг тооцдог аргачлалаар дэлхийн нийт өнөөдөр босгоо тооцож явж байна. Яг энэ босхоор нь тооцоод үзэхээр өнөөдөр Монгол улсын нөөтийн босго болол 24 оны дүн мэдэн дээр тооцож үзэхэд энэ 400 сая байхаар ийм тоо мэдээ гарсан байдаг. За энэ чагуулгаар бол бас ардын намын мөрийн хөтөлбөр дээр тухайн үед ороо явж байсан гэдгийг бас энд бас хэлхийг хүсэж байна. Тэгээ нөөтийн босго хэтэрхий байх ёстой төвшнгөөс бага байхаар зэрэг жижиг дунд аж ахуй нэгжүүд дээр илүү их тухайн хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой асар их дарамт ордог, эргээд татварын асар их хэмжээний өрөнд ордог гэсэн ийм судалгааны дүн байдаг. Эндээс нь аваад үзэхээр зэрэг энэ бас Монголд бас яг биелэлээ олоод байгаа юм. Одоо сая өнөөдөр энэ манай ажлын албаныхны хариулж байгаагаар үндсэндээ 290 мянган аж ахуй нэгж байна. Жилийн борлуулалтын орлого нь 50 сая төгрөгнөөс доош орлоготой 230 мянган аж ахуй нэгж байна гэж хэлж байна. Нөөтөлөгч, суудхан төлөгчийн үүрэгтэй 75 мянган орчим аж ахуй нэгж байна гэж хэлж байна. Эндээс энэ босхийг нь 400 сая болгочих юм бол 23 мянган аж ахуй нэгж яваад цаана 52 мянган аж ахуй нэгж үлдэх юм байна гэсэн ийм тооцооллыг хийж ин л да. Тэгээ энэ дээр бас яг энэ тоо мэдээ нь үнэн байна уугүй та бүхэн энийг бас яагараа. Тэгээ би бол 400 саяын босхийг бол нэмэгдүүлэхийг дэмжиж байгаа. Харин энэ орлогыг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор одоо 50 сая төгрөг хүртэлх орлого олоод байгаа аж ахуй нэгж бизнес эрхлэгчид маань нөөтийн босох 400 сая болсонтой холбоотойгоор энэ 400 саяд ногдох 1% орлогын албан татвараараа буцаагаад эн чинь 400 саяас 1% гэхээр 4 сая төгрөгийн нэмэлт орлогууд бас ороод ирэх боломжтой. Эндээс холбоотойгоор босго нэмэгдсэнтэй холбоотойгоор орлого дээр бол тийм том нөлөө бол үзүүлэхгүй гэж ингэж бодож байна. Тэгэхээр энэ дээрээ бас хэр зэргийн нөлөөллийг та нар тооцож байгаа юм бэ гэдгийг нэгдүгürt хэлж өгөөч гэдгийг хүсэж байна. За хоёрдугаарт нь нэмэгдсэн өртгийн албан татварын нийт татварын хурааж авч чадаагүй байгаа өрийн 40-50%-ийг нэмэгдсэн өртгийн албан татвар эзэлж байгаа. Тэр дундаа жижиг дунд бизнесүүд өнөөдөр нөөтийн өрөнд орчод байгаа. Орлогын татварын гэхээсээ илүү нэмэгдсэн өртгийн албан татварын оронд ороод байгаа. Тэг жижиг дундууд дээр хамгийн их ачаалал орж байгаа татварын төрөл гэж ярих юм бол яг энэ төрөл байгаа гэж ингэж ойлгож байгаа. Тэр яг энэ дээрээ бас та бүхнээс ажлын хэсгээс энэ дээр тодруулж өгөөч. Яг нийт үрийн чинь хэдэн хувь нэмэгдсэн өртгийн албан татвараар тэр дундаа жижиг бизнесүүд дээр хэдэн хувь нь яг энэ өрөнд чинь ороод байгаа юм бэ гэдэг дээр тодорхой тоо мэдээллийг бас хэлж өгөөч гэж хүсэж байна. За яг энэ бүх нийтээрээ нөөтөлөгч болъё 400 сая хүртэлх орлогод нь хэлбэршүүлсэн гормойрын хувийг гэдэг сонсоход айгүй гоё сонсогч хийж магадгүй. Тэгвэл яг энэ системийг оруулах юм бол нөөтийн нөгөө үндсэн зарчим борлуулалтад ноогдсон татвараас өмнөх шатанд ноогдуулсан суудгуулн төлснөө бол хасдаг энэ нөөтийн үндсэн зарчим бол алдагдана. Нөөтийн системээ байхгүй болгоно гэж би харж байгаа. Энэ зөв үү? Та нар энэ дээр бас мэдээлэл өгөөч. Би нэмэлт 1 минут авсавч. За заяа гişү 1 минут сонгоё. Асуултаа асууя. За дээрээс нь энэ та бүхний оруулж ирж байгаа энэ хуулийн төслийн 16-гийн иштрих 1, иштрих 2 дээр байгаа юм. Хууль дагам мөрдлөлтийн түвшин сайн байвал нөөтийнх энэ төлөх үрийг 1 сараар дахиад болохгүй бол 2 сараар гэдэг иштрих 16-гийн иштрих 2 дээр ингээ 3 сараар хойшлуулж болно гэж заасан байгаа. Тэгээ сайн хууль тогтоомжийг татварын алба байхгүйгээр татварын байцаагч байхгүйгээр хуулийн дагуу татвараа төлөөд байгаа бизнес эрхлэгчдийг яагаад зөвхөн нөөтийнх нь татвар дээр нь төлөх хугацааг нь хойшлуулад байгаа юм бэ? Яагаад бусад татварууд дээр бас төлөх боломжийг яагаад олгож болохгүй байгаа юм бэ гэдэг асуулт. За дээрээс нь нөөтийн буцаа олголт байгаа илүү төлөлт үүсдэгэ аж ахуй нэгжүүд дээр. Тэг үнэхээр хууль тогтоомжийн дагам мөрдөлтөнд сайн байгаа юм бол
нөөтийн илүү төлөлт буюу буцаа олголтыг нь ямар нэгэн хуулинд байгаагаар хяналт шалгалт явуулахгүйгээр тайлангийн үнэн зөв гэж үзээд буцааж олгож болохгүй байгаа юм бэ гэсэн ийм асуудал. За. Сангийн дөрөв ажлын хэсэг хариулъя. Тодорхой хариулт чараа тий. Манай заяа гишүүн бол бас татварын ерхий ясны дараагаар олон жил ажилласан татварын талаар нэлээд мэргэжсэн туршлагатай парламентч байгаа. Тэгэхээр бас эргэлзээтэй асуудлууд байна гэж яриад байна. Чимэцэн дараа дөрөвдүгээр микрофон. За заяа гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр нөөтийг 400 сая болгоод хялбаршуулсан горим гишүүн бол байх байгаа нэг өмнөх төсөл дээр байсан. Одоо бол тэр асуудал орж ирэх байгаа шүү гэдэг хэлээ. Тэрнийг хөрдөлөх энэ удаа бол дурддаггүй. За тэр яагаад 2 сараар одоо нөөтдөр ингээд нөөтийн өрийг төлөх хугацааг нэг хойшлуулад байгаа юм бэ? Энэ бол хилцүүлийн явцад бол аюул их өндөр гарсан санал байгаа. Өөрөөр хэлбэл бараа бүтээгдэхүүн ажил үйлчлэгийг борлуулаагүй үйлдвэрлэегүй байхад эхлээд татвараа хил гайл дээр төлчөөд тэгээ бараа бүтээгдэхүүн аваа. Эсвэл одоо гэдэг энэ шаардлага бол одоо хит одоо харгас байна. Тэгэхээр энэ асуудлыг ингээд та бүхэн шийдэхийн тулд энэ экрэл суураас эсвэл мөнгөн суур руу ор гэдэг иймэрхүү саналуудыг бол аюул их олноор бол гаргаж тавьсан. Тэгээ бид нөр судалгаа хийж үзэхэд ч гэсэндээ ер нь бол жижиг дунд бизнесийн эрхлэгчдэр эргэлтийн хөрөнгө мөнгөний хомсдол бол өндөр бол гараад ирсэн. Тийм учраас тодорхой төвшөнд бараа бүтээгдэхүүнийг эргэлтэнд оруулах тэр боломжийг үүсгэх тэр хугацаанд нь хугацааны хөнгөлт эдлэх эрхийг бол оруулж өгч байгаа. Татварын ерөнхий хуулийн дээр бусад татваруудын хугацааны хөнгөлт эдлэх заалт хэвээрэн байгаа. Тэр бол хуучнаараа үйлчлээд ингэ явна. Нэгдсэн өртгийн албан татвар дээр тухайлан одоо 2 сар, 1 сар тэгээд цааш нь 2 сараар сунгаад явах тийм нэмэлт боломжийг олгож өгч байгаа гэж байна. За. Заяа бол шин тодруулъя. Тэгээ татварын ерөнхий хуулийн ажлын хэсгээр татварын ерөнхий хуулийн 53 дээр байгаа татварын одоо хугацааг хойшлуулахтай холбоотой заалтан дээр чинь яг энэ хууль тогтоомжийн даган мөрдөлт сайн бол гэдэг заалт байхгүй байгаа шүү дээ. Хууль тогтоомжийн даган мөрдөлт нь сайн байвал зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн хувьд ингээд үйлчлэхээр ийм юм оруулж ирээд шүү дээ. Нөөттөр чинь л оруулж ирээд байна. Тэгэхээр би бол юу яриад байна гэхээр ерөнхий хууль руугаа 53 руугаа энэ заалтуудыг оруулчихаа. Тэгээ бусад бүх татвар төлөгчид сайн гэсэн үнэлгээтэй байгаа. Бүх татвар төлөгчид энэ эрхийг нь эдлүүлээ гэдэг ийм л зүйл хэлээд байгаа. Энэ дээр та бүхэн бас ажлын хэсэг гарахаар энэ дээр бас та бүхэн саналаа гаргаараа. Би энэ дээр бас санал гаргана гэдэг хэлье. За дээрээс нь нөөтийн хууль дээр яагаад энэ импортын бараа гээд гайлын татвартай холбоотой зохицуултууд ингээ холиод ороод ирсэн бэ гэдэг асуулт бас байгаад байгаа. Би бол тэр импортын бараа оруулж ирж байгаа асуудал бол гайлын татвар, гайлын тарифынхаа татвар дээр энэ хөнгөлт чөлөөлтүүд нь. За ажлын хэсэг хариулъя. Чимэцэн дараа Сангийн. За зөвхөн импортын нөөт биш, дотоодын нөөт төр ч гэсэн хугацааны хөнгөлт хойшлуулалтыг бол хийх боломжийг бас байгаа. Би зөвхөн жишээ хэлэхдээ зөвхөн импортоор орж иж байгаа бараа бүтээгдэхүүн дээр навах нөөтийг нь бол тайлбарлаад байна. Тэгэхээр ерөнхий хууль дээр бол аль аль нь бол дотоодын нөөт, импортын нөөт хоёул нь байгаа ш. За гишүүд